Сайн байцгаана уу? Иш заяа согийн заяа мэдчилж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. Өнөөдрийн бичлэг маань та бүхэн сонирхолтой байх болно гэж найдаж байна. За эхэлцгээе. Таны тухай мэдэж болох алганы хээ. Алганы хэгээр таны ямар хүн бэ гэдгийг мэднэ гэвэл та гайх уу? Зүгээр л нэг хээ гэж бодож магадгүй л дээ. Үүндээ алганы хээнд бидний эргэн тойрон дотоод тал сэтгэлийн нөхцөл байдлаар шалтгаалan өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Магадгүй таны одоогийн нөхцөл байдал ч гэсэн алганы хээнд чинь илэрч байж мэднэ. Өнөөдөр таны тухай мэдэж болох алганы хээний тухай 6 зүйлийг тодорхой авч үзье. 1. Зан чанар. Бүгдээрээ зүүн гараа хараарай. Чигчи хурууны доод хэсгийн харгалзаа зураастай байгаа сэтгэл хөдлөлийн шугам нь тэр нэрнийхээ дагуу зан чанарыг илэрхийлж байдаг. Энэ шугам нь дунд хуруунаас урт хүн байвал маш зөөлөн халамжтай хүн гэдгийг илтгэдэг. Эсвэргээр дунд хурууны орчим хүрэхгүй эсвэл дундаа тасарсан байх буюу сэтгэл хөдлөлийн шугамд богино хүн сэтгэлээ илэрхийлж гаргахтаа маруухан байх нь олонтоо бөгөөд хүйтэн хүндийг гэж буруу ойлгогдох хандлагатай байдаг. Мөн цагирган шугам нь урагшаа явах тусмаа дээшлэх тохиолдолд Батбэг хайрын сэтгэлдээ илэрхийлдэг байхад эсвэргээр доошоо зураастай хүн нь хүн хоорондын харилцаанаас болж шаналж буй хүн олон байгаа нь харагддаг. 2. Мөнгөтэй баян эсэх. Амархан баяжих шумыг харцгаая. Мөнгөний хувь хишигт эд хөрөнгийн хувь хишиг ба нарны шум гэсэн хоёр төрлийн шум гол поинт нь болно. Чигчи хурууны доор байгаа босоо шум нь эд хөрөнгийн хувь хишгийн шугам бөгөөд илүү урт гүн байх тусам мөнгө гарт нь орж ирэх нь хурдан байдаг гэлцдэг. Ядам хурууны доор байгаа босоо шум нь нарны шум бөгөөд хүнийг татах авьяастай жүжигчин юм уу алдартай хүмүүст ихээр байдаг шугам юм аа. Энэ хоёр шугам дээр нэмэгдээд дунд хурууны доор буй хувь заяан шугам нь тов тодорхой зураастай байвал том амжилтанд хүрэх юм уу ажил амьдраланд дээшлэх хүмүүст олон байдаг аз завшаантай хувь заяатай нотлохоо юм аа. 3. Алдар нэр. Доод хэсэгт хоёр зураастай хүн нь маш алдартай хүн юм аа. Ийм зураастай хүн нь эсрэг ижил хүйстэн ялгаагүй бусдын анхаарлыг татдаг учраас алдар нэрний шугам гэж ч бас нэрлэгддэг. Чигчи хурууны суур шумын харалдаа байгаа зураас нь гэрэлтийн шугам гэдэг бөгөөд хизээ гэрлэхийг заадаг. Чигчи хурууны суур шугам болон сэтгэл хөдлөлийн шугамыг яг голтонд байвал ойролцоогоор 30 настайтай гэрлэнэ. Тэр шугамнаас дээшээ байх тусам орой гэрлэнэ. Доошоо байх тусам эрт гэрэлдэг. 4. Урлагийн авьяас. Бүтээл чадвар нь алганы хээнд ч бас тусгагдсан байдаг. Оюуны чадамжийн шугам нь сарны хэлбэрээр доошоо сунсан байвал бүтээл чадвар өндөртэйг илэрхийлдэг. Ийм алганы хээдэг хүн нь санаа оноогоор баялаг байж, зохиол бичих, төсөв төлөвөө гаргах зэрэг бүтээлч ажилд гойд авьяастай хүмүүс олон байдаг хэмээн яригддаг. Энэхүү оюуны чадамжийн шугам нь хоёр хуваагдсан байвал хоёр төрлийн чадамж байгааг илтгэж буй бөгөөд тэр хэмжээгээр нэг зүйл төвлөрөхөд хэцүү болдог учраас заавал сайн зүйл гэхгүй. Дашрам дуртахад долоовор хуруунаас ядам хуруу нь урт хүн төрөлхийн бүтээл чадвар өндөртэй байх нь элбэг байдаг бөгөөд үүнийг ч бас хамттан шалгаад үзээрэй. 5. Гэр бүл. Эрхийн хурууны суур зураас нь family ring гэгддэг бөгөөд гэр бүлтэй хандах харилцаанд гүнзгий байгааг илтгэдэг. Энэ зураас нь тодорхой байж мөн гинжлэгдсэн байх тусам гэр бүлийн харилцаа холбоо бат бэх, гэр бүлээ эрхэмлэн нандиндаг гэдгийг илэрхийлж байдаг. Магадгүй зураас нь дундаа тасарсан байвал гэр бүлийн харилцаанд гарах асуудлыг илэрхийлж буй юм аа. Танд ямар нэгэн зүйлд бодогдож байна уу? 6. Ажил. Тархины шугамын уртыг харахад тэр хүн юу руу чиглэж буйг нь мэдэж болно. Энэ шугам нь чигчи хурууны доод хэсэг орчим хүртэл үргэлжилж байвал сэтгэн бодох чадвар өндөртэй учраас менежер, удирдан зохион байгуулагч болох боломжтой ч дэндүү олон зүйлийг бодож их шаналдаг байж магадгүй. Энэ шугам нь урт байж доошоо үргэлжилсэн тохиолдолд зураач, уран бүтээлч шинжтэй бөгөөд хийж бүтээх ажлыг сайн хийдэг. Энэ шугамд богинохон дунд хуруунаас сэтэрхгүй тохиолдолд шууд мэдрэх чадварын хүмүүс бөгөөд ярих ажлаас илүү мужаан, тогооч, тамирчин зэрэг биеэ хөдлөх ажлыг хийхдээ илүү сайн гэлцдэг. Олон зүйлийн тухай ярьсан ч алганы хээ өдөр бүр өөрчлөгдөж байдаг бөгөөд магадгүй нэг их сайнгүй алганы хээтэй байсан ч сэтгэлээр унах хэрэггүй шүү. За ингээд дууслаа, хамт байсан танд баярлалаа. Магадгүй өшөө таны мэдхийг хүсэж байгаа алганы шумууд бас энэ тайлбар дээр байгаагүй гэж магадгүй. Хэрвээ тийм бол та өөрөө алганы хээний номноос юм уу эсвэл интернетээс ингээд хайгаад мэдээд судлаад үзээрэй. За энэ бичлэг маань Япон хэл Монгол хэл гэдэг ингээд доор нь гарсан тийм ээ. За тийм учраас ингээд хэрвээ Япон хэл сурахыг
хүсэж байгаа хүн байх юм бол энэ одоо бас давхар Япон хэлээ сурч болох нэ. Мөн одоо таны гэр бүл, найз нөхөд тийм ээ хамт олонд Япон хэл одоо сурахыг хүсэж байгаа тийм байх юм бол бас тэр хүмүүстэй шеэрлэж түгээгээрээ. За ингээд хамт байсан танд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.